Их Монголын бурханч лам. Энэ хорвоо ертөнцийн ганцхан тохиох чөлөө учрлын хооронд бишрэм сайхан намтар цадиг байгалаас заяасан авьяас бэлэг гайхам ховор бүтээл туйрвал тод сонин гайхамшиг шүтэн барилдлага гэж байдаг. Милми баясгаж бодол цэгцэссэн залбирах сүсхийн оройн дээдэс шүтэн урлагын бүтээн туйрвагч нэгэн хүмүүний үйлс зохион гуйн талаар энд өгүүлэхэд таатай байна. 16 дугаар жарны модон могой жил 1965 он. Амбул олонтой ганхүү гойн голомтыг долоон бурхны айдал өнөржүүлсэн нэгэн хөвөн мэндэлсэн нь Пүрбат байлаа. Ер нь энэ жил төрөксөдийн нийтлэг шинжийг 6 шүнд заагдан үгдүү цөөтэй маш уужуу тайван бөгөөд хэдийгээр тийм ч олон зүйл яриад байдгүй ч хэлээ дотроо бодож сэтгэсэн зүйлс нь маш их багаар өөрийн хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэх бөгөөд цайлган цагаахан бусдад аль болохоор туслахыг хичээдэг хүмүүсээ гэжээ. Эргэн санах уяа түүний төрсөн өдрийн төөрөг гарсан өдрийн гаргийн 6 шөнө нь Пүрбат ламтанд сүрхий шингэн захижээ. Манайх ерөөсө батсан бүрсмын гоодай л да. Миний хайн Камбожийн Солон гэдэг хүн ретайр 1953 онд гэрүүл орлоо. Тэрнээс хойш 71 жил амьдэрлаа. 15 хүүхэд төрүүлсэн. За нийт 159 ам бүлтэй ийм айд байна л да. Гэрүүлээрээ улсад анхудаа гэрүүлийн салаа гэдгийг байгуулад ногооны 4 удаа улсын авраг ногоочин болж байлаа. Пүрбат хүү бол манай 7 хүүхэд. Саваас сэргэлэн дэмэр хүүхэд байсан. 13 настайгаас эхлээд ахыгаа дагаад анх намайг чинь 13 настайхад гамдан дэгчлэг хийдэд тэр лам нарын байранд байдаг байлаа шүү дээ. Тэр лам нарын байранд байхад нь анх очиод ахыгаа хоолыг хийгээд лам дээлийг угаагаад ингээд анх шав орж исэн. Ингээд би ахыгаа ах гэхээс илүү багш гэдгээрээ хүндэлж зүрхэндээ нандин дээдэж явдаг байлаа. Минь намайг игэрэлт хөтлөх анхны минь багш гэж бол би үнэн сэтгэлдээс шүтэж амьд борхон мэтээдэлж явдаг байлаа ахыгаа. Яг миний хүүхэд насны дурсамжлоор ах маань орой болохоор ингээд тэр авийн бүх хүүхдүүдийг ингээд цуглуулад тэгэл тойруулзуулахчаал сонь үлгэр тийм болсон явдал Анаасааж өгдөг. Тэр үед чинь тийм бидний ямар тийм мэдээлэл байхгүй. Тэгээ багшийн туслахаар би чинь 2-3 жил шахам ажилласан. Ном бүтээхэд нь бол гар бие оролцож бол нэлээд олон жил хүчин зүтгэсэн. Дагдаг бүтээлийг хийд дээр болохоор бүх хийдийн үйл ажиллагааг нь бол хариуцаад ажиллаж ирсэн. Төв аймгийн Борнуур сум өгөөж баян энэ сайхан нутаг ганхүүгийн Пүрбатын хүүхэд насыг өлгийдөж 9 настай дан ардын сургуулийн алтан босгыг алгаж Эрдмийн их далайд хөл тавьжээ. Нэгдүгээр ангид орчихсон. Яг сургуулийн нэг ангийн дарга байсан. Манай дүү чинь савн тэвэл ном дэвтэр бариад авдаг тийм л хөхтэй шүү дээ. Багаасаа тодорсон гарын ур сэтгэлийн урн хүсэл тэмүүлэлд нь оч саяж дөл бадран авьяас бэлгийн алхамаар нээж байсныг аав ээж нь гярхай анзаарчээ. Уран хороогараа үзэг харандаа түшиж ухаан бодлороо Эрдмийн аян дөрөөсөн Пүрбат хүү дотоод бодол санаа хүсэл тэмүүлэлдээ авьяасан хөгжүүлэх итгэл үнэмшил алс ирээдүгэн даатгаж л явжээ. Сургуульд байхдаа ирээдүйхээ төлөө яриад сайхан хөгжилтөж явдаг байсан да. Зориг хөрөг дурдаг гарын орцоод ийм хүүхдээс Дуулж бүжиглээл. Тэгэл багын тийм их сонин зантай хүүхдээсээ. Нэг өдрөө трактортай ирэх гад дээр зогсон чинь наваа зорч мэд. Хүчиг та нэг хараа гэдгсэн чинь яг зорч байна трактортай.
зурсан зургууд нь сургуулийн ханаар энэ төр наадсан байдаг гэсэн. За тэгвэл ми одоо зураач олно даа гэсэн. Би зураач олно гэд. Тэгээд тэр байдлын дагуулад дүрслэл урлагийн дунд сургуульд оруулсан байхгүй юу? Тэрээр 1981-ээс 85 онуудад дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн ангид хэлсэн шүтэн урлалын тулгуур болсон Монгол зургийн арга ажиллагаанд суралцсанаар бүтээх их үйлсийн мэрэгэн зүг урлагын ухааны залуур жим тодорсон юм аа. Дүрслэг урлагийн дунд сургуулийг 1981-ээс 85 онд Монгол зургийн ангид суралцаж төгссөн. Тэгэхэд манай ангид Төв аймгийн Борнуур сумаас нэг өндөр бор хүү ирсэн. Тэр хүү маань манай Пүрбат Чин тогтох гэдэг багш юм маань. Удирдлагын доор 4 жил хамт суралцаад төгссөн. Янз бүрийн олон талаас нь сонирхдаг тийм хүүхэд байлаа. Одоо зураг, харга, барилт хийдэг бүх юм олдсон нэг тийм байглаасаа тийм олон төрлийн ан амьтан, өвс, ногоо, мод чулуу, эртний хуучны эдлэл цуглуулна 80 хэдэн онд ч одоо тийм зүйлийг сонирхдаг хүн ховор байлаа шүү дээ. Тэр мэрэгэн зүгэн олж жимийн харгуй болон зурааснаа бэлгшэн тасгалууга амар сайхан жаргал бүтээлэрэн сургуулийн амжилттай дүүргэсэн билээ. Одоо Монгол зургт шин дэвшил оруулж ирсэн гэж хэлж болохоор дипломын ажил болсон. Амар сайхан жаргаж игээд. За энэ дипломын ажил дээр манай одоо ан амьтны ус ашигласан, урмдын янз бүрийн урмууд ашигласан, тэрэн дээр хамгийн онцлог юм бол зөмбөр гэдэг имийг одоо нэг хэсэг чинь бүр мартагдсан байсан шүү дээ. Хагас товор одоо аргаар хийгээд зөмбөрлөх одоо бүх хийсэн зурсан бүх юмудаа одоо бодитоор хагас товроор харагдаж зөмбөрлөж хийсэн байдаг. Энэгээрээ манерыг одоо дипломын ажил бас асар маш өндөр үнэлгээ аваад одоо орчуудын эвлийн оронд уран бүтээлчээр үлдсэн. Одоо бодоход ер нь ямар сайхан агуу үнтэй нөхөрлөж байсан юм дээ гэж би анх бахархаж явдгийн найзаараа. Миний найз бол Монголын шашны урлагийг маш их өндөр хэмжээнд хөгжүүлж ийм ажлыг маш их зохион байгуулж хийжсэн. Ангийн маань хүү маань одоо том ундаг бурхан урлаач том лам болсон. Түүнээс хойш тэр цагаас хойш би багшигаа гэж хүндэлдэг болсон. Тамтраад хийсэн ажлууд их байна. Би тэрэндээ бас маш их баярлаж талархаж явдаг. Багштайгаа байнгын холбоотой байж байгаа. Энэ олон жилийг их дурсамжтай сайхан багш авийн холбоотойгоор өнгөрөөсөн. Хуучин монитор чимэглэлийн үйлдвэр байж байгаа. Дараад нь хэвлэл чимэглэлийн үйлдвэрт очисон бурхан урлалын чиглэлээр голцсон юм хийдэг. Тийм тасаг байдаг байсан. Тэнд бас битээр цуг ажиллаж ирсэн. Орчуудын эвлийн оронд би заас уран бүтээлчээр очиод алхам тутамдаа одоо нөгөө эсэргүүцэлтэй тулгарч ирсэн. Тэр үед одоо нөгөө Ахмад уран бүтээлч нь одоо Монгол зургууд энд биш байна, татлах зургаас нь биш байна. Хятад зураг байна ч юм уу. Нэг иймэрхүү хөвгтэй байнга тулгарч ирсэн. Готорж гондгүй яах вэ? Ярьжлээ гэлдэг инээж идэх хүн байсан баг. Тэгээд тэр байдал нь өөрийнх нь цаашдаа тэр орчуудын эвлийн оронд байхгүй би өөр чиглэлээр явна гэдгийг бас илүү сайн л ойлгосон байна гэж боддог юм да. 86 он бол ихэнх хүүгүүд маань одоо цэрэгч явдаг. За цэрэгч явахад бүр бат маань одоо хүндэт харуулын анги гэж авцөрөд ордог. Тэндээсээ баазрын бэртгэлт аваад эмнэлэгт хэвтдэг. Ангиас нь одоо нэг эрүүл мэндийн шалтгаан чөлөөлсөн байдаг. Тэнд өвчтөө байх хугацаанд та бодсон уу? Ер нь миний зам энэ биш юм байна гэдгийг цаа ойлгоод одоо зөв чиглэлээр явсан. Урлах вэ, ухаарах вэ, нэгүсхийн заг дээр зураач Ганхүүгийн Пүрбат буян ном Бурхны сургаалын ариун үүдэнд иржээ. Энэ үе бол Монгол цаг тооллоор 17 дугаар 60 эхэлсэн 1987 оны туулай жил байлаа. Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдийн дэргэдэх өндөргийн Занвазрын нэрмжид шашны дээд сургууль зураач Пүрбатыг ёсчлон хүлээж авснаар бэлгийн мэлбий нээгдэж бурхны авшиг хүртэж эхэлжээ. Анх одоо 1987 онд шашин сургуульд орох гээд гадаа хамбаг үед төслийн урлагийн сургууль төгссөн залуу ирсэн дээ. Гадаа хамбаг наад хүнийг судалж байгаа авуул сайн хаа гэд. Тэгсэн их гоё зураг зурсан байгаа. Өөрийн диплом ажил юм. Хачин сайхан үлгэрийн институттэй тийм зураг. Тэгээд тийм зураг зурж байгаа. Тэгээд энэ дуртай хүнээс авдаг авах. Тэгээд уран данзангаа шав шүү дээ. Энэхүү цагаас эхлэн Эрдэм номынх нь үйл төгсөрч шашин авьяас хоёр нэг найнгийгүүлэн багшавын алтан сургаал биелэн олж өөрийн сурснаа өрөөлд өртөөлөн түгээн дэлгэрүүлэх аяны харгуйн сэтгэл оюуных нь хүсэл тэмүүлэл болж эхэлжээ.
За бид хоёр бол 1987 онд шашны дээд сургуульд эсж ороод 1992 онд төгссөн. Цэрмаа гэж бол одоо манай ангийг дааж одоо удирдах биднийг 5 жилд сургасан. За тэгээ Бүрбатлам маань жохон залуухан шашны дээд сургуульд орж хаяа тэдний ангид орж хичээл ордог. Тэгээд нэлээд хөдөлгөөнтэй ухаалаг юм их сонирхдаг тийм хүүхэд байсан. Одоо энэ Батцагаан дугны суурин дээр манай Бүрбат бид хоёрын гэр байсан. Тэгээ бид хоёр бол тэр дундаа хамгийн залуу ламнар байсан. Бусдаа эргэн тойрон дундаа гавж сайхан эрдэмтэй, сайхан гайхамшигтай өгчүүд байсан. Тэднээс асар их намыг сурсан. Ер нь багасаа их бие даалттай шашны дээд сургуульд орохтой гэр орон бариад тэгээ тустай лан ухаалаг юмд сэргэлэн тийм л хүн харагдаж байсан да. Бүрбат маань их өөрөө их дайчин сайхан чанартай. Тэгээд миний ааваас одоо жигжид гээд сайхан содор байдیں۔ Тэрийг одоо орчуулуулъя хоёлаа гэд надыг дагуулж очиж байсан. Одоо итгэл ганал авч гайхамшигтай номуудыг манай ааваар хэлүүлж бид хоёр орчуулганд сонссон. Өдрөөс өдөрт хоосон чанарын мөн чанарт нэвтэрч улс их орон хүн зуныхаа төлөөх ариун бодол нь тэгширч гайхамшигтай одоог бүтээж эхэлжээ. Энэ хүү одоо нь чухам хүү бурхамчлам Бүрбатыг дахин нээсэн буюу. За Бүрбаттаас бол асар их эдэр юм сурсан. Их сайхан өгөөчтэй, намын гიშгтэй тийм хүн штэ. Үнэхээр бурхан ухаантай гайхамшигтай. Шашиндан их хэрэг болсон доо тэдний ингээс олон сайхан хүмүүс өдөрсөн. Тэр дотроос одоо цаарч гарсан хүн дээ. 1987 он 17 дугаар жарны эхлэл гал туулай жилээс 1990 оны цагаан морин жилд Монголын бурхны шашны дээд сургуульд гавж Цэрмаалан багшийг шүтэж тойн ховргийн дүрийг сойрхон эрдэмтэн мэрэгд багш нараа номын ёсоор шүтэн суралцах ёсыг хожим шав нартан үлгэрлэн үзүүлэх эхлэл нь эндээс эхэлжээ. Монголын уламжлалт урлах ухааныг дамжилгын их багш дорж жанцсан дор шүтэж бурхан зургийн тгийн онлыг заалгаж уг уламжлал дамжилга нь тасраагүй ачид багшигаа ёсжлон шүтэж уламжлан аваад цаашид дамжуулан дэлгэрүүлэх их үйлсийн үр хүлээсэн. Их хүрээнд уран багш хэмээн алдаршсан Данзан лам багшийг шүтэж тасрах шахсан шүтийн урлын онол номуудыг өвлөн авч мөн тэг онол хийгээд тааллын шүтэний босох ёс цам бүжиг хот мандлын тэг ёсыг уламжлан авсан байна. Данзангаа, Доржинцангаа гэх мэт хуучин уламжлалт одоо бурхан зураач тэр мундаг улсуудтай шав орж одоо эрдэм мэдлэгээ улам боловсруулж Аз тэр дундаа Монголын бурхан уралдаалын чиглэлд бол одоо их суралцсан хуучин уламжлалыг сайхан авсан. Тэгээд хаяа нэг таарахаар манай өрөөгөр орж үз шинэ уран бүтээл төрсөн. Одоо Монголын уламжлал гэдэг чинь ийм л байсан юм аа. Ийм байх учиртай юм байгаа. Өнгө нь одоо төвдийн лам нарын бүтээлээс ийм иймээр өөр байдаг. За энэний цаана нь ийм бэлэг дэмрэл юм шингэсэн байдаг. Энэ нь одоо бусад газар бүтээдгээс ийм ялгаатай шүү гэж бас сэтгэлд одоо шимтээ өргөд бодох бодол үлдээхээр тийм гайхамшигтай зүйлүүдийг одоо ярьдаг, хэлдэг, үзүүлдэг ийм одоо байсан. Тэр үе чи хавчлагтай үедээ тэгээд хүн болгонд одоо эрдэмэ нээдгүүл байсан. Нэг бороо өвгөн өнгөрөхөд л хуучны одоо сайхан эрдэм алга болчоод байна да. Яа гэм блэ хүмүүн гэж. Тэднүүдийг нэг болсон тийм сайхан эрдэмтэй өгчүүд байсан. Тэднүүдэд яварч тэгээд зураг урлал хамгийн юм бол одоо сайжруулаад ингээд мэдлэн төгөлдөр болсон. Ер нь багш нарыгаа бол гайхамшигтай шүтдэг тийм дам байсан. Тэргээр тэр багш нарын хайрдмыг бол ингээд бараг л юулээд авчдаг тийм лам байжтэй гэж би ингэж боддог. Манай Эдга Тацангийн Шунлайвын Доржинцан гэж манай гандагийн бүр хуучны урчуудын нэг Эрдэнэзүү хуйдыг сэргээхэд очиж оролцож байсан тийм мундаг одоо урлах ухааны одоо томчуулын одоо нэг байсан. Тэгээд Доржинцангой ингээд үе хууч өөрхөр миний нэг одоо мундаг шав байгаа. Та нар ч одоо мэдэндээ бүр батайгаа гэж тэгж ярьдаг. Би мэддэг чаддаг юм юу л вэ? Одоо тэр болгоно одоо энэ хүнд өвлүүлсэн гэж ингэж одоо ярьж байхыг сонсч байсан юм аа. 17 дугаар жарны цагаан морин жил буюу 1990 он эд 25 насны дээрэн явсан Бүрбатлам жагрын орныг зорих томилолд өвөрдөлсөн нь гэгэрхэн замынх нь үргэлжлэл болж бурхан урлаачийн сургуульд шавлан ур ухаан бэлэг авяасан төгөлдржүүлэхэд
шамдсан юм а. Колоримбучи их таалтай. Колоримбучи Бүрэнбатыг шууд тусгай юугаар очиж энтгэхт ном үзэж. Бурхны шишний урлагийг соёлыг одоо дээш нь татах ийм үүрэг хариуцлага хүлээж энтхийн дарамслаа хатад очиж төвдийн уламжилтай сайн зураач гэж хэлсэн нэг ламд шав орж. Тэгээ ном үзээд хэдэн жил болж байна? 3 жил байсан тийм. 3 4 жил ч байсан. Иймхүү хэрийн галуу үл хүрэх газраас хүний хүү эрдэм өөртлөн ирэх луга ахар богино хугацаанд асар ихийг сурч бүтээж уламжлал ёс дэгж аягийг судлаж байлаа. Дарамслаад бид цуг байла. Энтгэхэд очиод хэцүү байсан шүү бас. Тэр үед чинь хэцүү байлаа. Хоол ундаг таруу маа тэгээд. Энтгэх дотор байсан бурхан урлалын хамгийн чансаатай газрууд болгоноор явж одоо суралцсан да. Одоо энтгэн нутгаар ном үзээ сурж явснаа тухай ярьдаг байсан. Би ингээд багштар очиод ном хэлүүлнэ. Тэгэхэд ном хэлүүлээл багшийн хэлсэн үг миний чихэнд ингээл дуулцаар бол би өрөөнд ороод яг шүнсгээр тэмдэглэж авдаг байсан. Тэгээд одоо тэр үуч бас нэг төвд улсууд ч бас нэг урлагийн ухаан наримаас Монголд алдахгүй байсан. Тийм бодлого байсан юм лээ л дээ. Тэгэхэд би шүнсгээр бичсэн багт миний имийг орж үзчихэд шүнсгээр бичсэн юм хинч мэддэг байсан. Би тэгж их дээр их нарийн юм тэндээс олж ирсэн гэж ярьдаг байсан. Таан бал биднүүдээр явж тэр тэндээс одоо шимшүүлтийг авч ингэж ирсэн. 90 бурхан урлалын талдаа бол 10 ухааны уламжилтай зогтон алин нарын хийлийн тэр уламжил байсан бүх одоо сайн сайхан зүйлүүдийг ингэж хурааж авч өөртөө авчирсан. 1991 он буюу 17 дугаар жарны төмөр хонин жил Бүрбатлам жагрын оронд суралцж байсан цаг. Монгол эх оронд нь Тэнгэрийн тааллаар мэгжиж чанар эсэг бурхныг дахин бүтээж эхэлсэн тухай таатай сайхан мэдээ чимээ түүний урлан бүтээх зүн совинд таалал дүүрэн сонсогдож мэгжиж чанар эсэг шүтээнийг сүнсэглэх арга ухааныг сайтар суралцж ирээрээ гэсэн захиалсыг ном тех орн нь түүнд даалгажээ. Ингээд 1993 онд сургууль наманд дүүргэж ирээд энэхүү түүхэн шүтээнийг бүтээн цогцлох үйлсэд зөвлөхөөр томилогдсон ажилдаан орж байсан түүхтэй. Монголын ард түмний тусгаар тогтнолын бэлэгдэл бэлгийн мэлмийг нээгч мэгжиж нараас шүтээнийг бүтээн залах юм үйлс одоо бүх ард түмний хөдөлгөөн болж өрнөсөлтөө. Бүтээн байгуулалтын ажлын эд дунд үед шашны нарийн зүйлийг хэлүүлэх ийм ажлаар Гандангийн лам Буянбат хоёрыг Энэтхэр Далай ламтай уулзахаар явуулсан. Далай лам манай богд бас тодорсон байсан. Шашны нарийн зан үйлийн тухайд бол энэ танайныг оюутан суралцж байгаа. Энэ бүх юмыг сураад очино. Энэ хэн билээ? Бүрэнбат. За ингээд жанараасхийн ажлын одоо дотоод шүншиг шашны зан үйлийн нарийн зүйл яг хийгдэж эхлэх үед Бүрэнбат төгсөж ирсэн. Бурхан урлалаар мэгжиж жанараасх шүтээнийг бүтээн залж өндөрлөх хүртэл ажилласан. Жишээлх юм бол 96 оны 9 сарын 20 шиг санаж байна. Мэгжиж жанараасх шүтээний одоо бэлгийн мэлмийг нээх. Тэр өндөр одоо мэлмийнхэн тэнд тэр нарийн одоо зүйлийг бол Бүрэнбатлам түүрдэхгүй. Энэ бурхан урлалаар бол агуу одоо мэрэгжсэн юм эрдэмтэй лам гэдгээ үнэхээр одоо тэнд харуулж чадж байсан. Их Монгол улсын хан төдийгүй дорн дахны урлагын ухааныг цээжин дээр баримтаглаж сэтгэл зүрхэн дээр сударлан нандинсан залуухан ламдан идэр залуу насны ирч хүч цог хиймэр бүрдсэн урлагын ухааны багш их орондоо ирээд Монголын бурхны шашны дээд сургуульд хүсэлт гарган урлагын ухааны тэнхэм нээж уламжлалт өв их соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэн ийхүү эхлүүлжээ. 2001 онд Монголын бурхны шашны урлагын ухааны ур эрдэнэ дээд сургуулийн үүсгэн байгуулсан нь өөрөө бурханч ламын эренб зиндаанд хүрснээр Баттая нотлон харуулсан явдал болоо зогсоогүй. Улмаар залгамж хойш үеийн бэлтгэх урлагын ухааны үндэс суурийг бэхжүүлэх зорилттой нягт уялдаатай байсан юм а. Шин тутам сургууль нь багшлах, биечлэн заа сургах ур чадaltaй эрдэм ухаантны тухайд анхны төгсөгчдөөс эхлээд өөрийгөө залгамжлуулан багшлуулах замаар багш нарынхаа игнийг өргөтгөж байсан юм а. Бурхан чигшээ маань одоо яг гардаж одоо дөрвөн одоо юм үе одоо ингэж бэлдэж төгсгсөн. Хамгийн анхных нь бол одоо ухаан заяа өгш байна.
За тэгээд Болдоотор багш байна, Тулгаа багш байна, Шимжигдэн багш байна тийм ээ. Дөлгөөн багш байна, Бацруу багш байна. Гэвчлэн бид бүгднгийн одоо бас багштай хамт одоо ингэж чиглүүлж исэн одоо мундаг багш нар байдаг. Дараачих нь одоо төгсөлтийнх нь бол яг одоо бидний одоо аяр тааж бидний яг одоо гардаж одоо ингэж сургаж байсан хүмүүс бол одоо тэр 2 дугаар одоо төгсөлтийн шамнар нь за бидний бол одоо багш нар байдаг. Монголын бурхан шин урал ухааны уур эрдэнэ дээд сургууль гээд 2001-ээс 2006 онд тэр сургуулийн эхний төгсөлт буюу 2 дугаар зэндаа гэж явдаг бид нэр 3 дугаар зэндаа 4 дугаар зэндаа гэдэг ингээд Ширвжигдэн багштай нэг анги мэрэгчсэн одоо Монголын соёлын үеийг бие тус үеийг тээгч одоо багш нар мастер тийм урлаач нарыг цуглуулж төрлийн мэрэгчлэлтэн үе бэлтгэхэд одоо өөрөө болон зохион байгуулж ажилласан байт юм лээ. Аглаг бүтээлийн хийдэг байгуулад багш минь сургуулийн Синэдийн сургууль дахиад тэнхэн болгоод басаа өвлөж өгсөн. Анхны багшийн ихлүүлснээс хойш бол одоо 10 дахь төгсөлт нь сургуулиа төгссөн байна. Олон удаа шүтэн урлаачдыг бий болгож ганцаарх нь одоо ингэж багш нараас өвлөж аваад бид нарт одоо сурахын тулд асар их цаг зарцуулж тэгээд энэ 10 үе төгссөн урлаач нараас бүгд л одоо доор бүрнээ шавнараа бэлдээд өөр ингэс уралантай бүгдээрээ салбартаа ажиллаа хийгээд үргэлжлүүлээд ингэ явж байгаа багш юм гавь юм да. Уг сургуулийн онцлог нь анх дугаар богд өндөр гэгэний дэг ёс уламжлалыг тасалдуулгүй авч ирсэн бөгөөд үүнд шүтэн зураг, торгон зураг буюу зээгт наамал, модон сэлбэр, цаасан шуумал, баримал, хөөмөл, металл цутгуур, сувар, таалын шүтэн босгох, сүм хийдийн чимэглэл босгох арга, нууц тарны ёсны хот мандал, лойлон бүтээх, уламжлал зэрэг тасалдах шахсан нийт 36 зүйлийн ёс уламжлалыг сэргээн өвлөөсөн. Багш бол хороо тосгүй, ямар ч алтан эрдэнэсээр үнэлэгдэшгүй, харьцуулшгүй, зүүршгүй, ханцшгүй, тийм хэмжээшгүй тийм гүн ухаан номлолыг шамдруудаа айлддаг байсан. Суугаад сурцсан байхад бол чиний гараас сайн бүтээл гарнаа гэж хэлдэг байсан. Юм хийх зүйл багш харамгүй л юм зааж өгдөг байсан. Тийм учраас энэ олон зааж өгсөн одоо энэ бурхан номын номлол дундаас нь бол миний амьдрал хамгийн гол чухал ойлгож авсан зүйл нь болохоор буддын урлал нь тэрхүү урлал гэдэгтэй зорилго нь оршихгүй. Бурханыг өөртөө бүтээх сэтгэлийн арга хэрэгсэл бясалгал нь юм аа, энэс нь юм аа гэж их айлддаг байсан. Даалгавар өгөөл тэрийг одоо ингээд ороо 9 цаг ч юм уу шалгаж үзэл тэр нь өөрийнхөө сэтгэл төрөд чи хийж чадж байна гэвэл явуулдаг. Чадахгүй байна гэвэл бид нарыг шөнжин чамаагүй суулгадаг. Тийм л байсан. Маш их анхааралтай, маш их гүн хүндэтгэлтэй багштай ингэж бид нар сэтгэл үүсгэж бид нар дандаа ингэж багшаа шүтж бүх одоо энэ урлал бүх цаг хугацаагаа дийлэнхийн одоо энэ шүтэн уралтаа зориулсаар ирсэн. Сэтгэлийн уур, гарын уур энэ ухааны уурыг хослуулж байж л мундаг юм бүтээлүүд төрдөг. Тэрийг ганцхан эзэмсэж чадсан бол би багшаагаа л гэж боддог. Бүгд лам одоо оюутнууд байсан бол тэр бурханч багшийг бүрийн хэмжээний хурал ном уншлага гэх мэтчлээ одоо энэ мэрэгжлийн ажлын хажуугаар бол давхар ажил өдрөө их шахуу түлхүү бид эдэг бол одоо сургалтанд хамруулж байсан. Амарлингуй бурхны тгийг яаж татах вэ? Догшин бурхтын тгийг яаж татах вэ? Бурхтын хот мандлын тэгээд эдгээр зүйлсийг бол багшаараа хөтлүүлээд дүүрээд шүтэн урлаач гэдэг мэрэгжилтэй болсон. Монгол оронд энэ суурах шүтэн гэх зүйлийг энэ суурах буюу тааллын шүтэнийг эрт цагаас л Монголын шүтэн урлаач нар бүгд л одоо хийж бүтээжсэн байх жишээний. За хэлбэгдүүлэлтээс хойш бол өнөө цагт бол дахин сэргээсэн хүн бол яа харахгүй бурханч багш маань байгаамаа. Багш маань бол асар их хөдөлмөрч, эмх цэгцтэй, маш хурдан тийм шалгамгаа хийдэг байсан. Монголын энэ уул овооны тахилга, зан үйл тэрийг яаж сэргээх вэ? Ямар уншлага ном унших вэ? Юу үлдэх вэ? Тэр болгоныг бас их судалсан хүн байсан. Оюутан залуучууд болон энэ лам ангийнхандаа бас түлхүү зааж сургаж тэр үйл хэрэгүүд дээр бас бид бүгдийг бас л дагуулж явж байсан байх. Үндэсний уламжлалаа маш их сэргээхийн төлөө маш их хичээсэн. Тэгээд уншилгаа хүртэл монгол уншлагатаар уншиж сургээд бид эдийг монгол уншлах зааж байсан. Үе үеийн төгсөлтүүдийн үзэсгэлэнг бас хид хид удаа гаргаж байсан. Монголын хүрээ цам хийн, өмсгөл, зүүсгэл, баг, хувц хунар гих зүйлүүдийг бас дандаа л уламжлалын дагуу эртний одоо өвгөн багш нараас заалгаад уламжлалын дагуу тэр болгоныг бас шүтэнчлэж энэ зүйлүүдийг бас дэлгэрүүлж одоо мөнхөлж одоо бүх шавнарт одоо түгэж сургажээ.
Монгол лам нарын одоо дээл хувцсыг хийж урлах уламжил одоо хэв маягаар нь зарим одоо мартагдсан байгаа зүйлүүдийг сэргээх гэх мэтлээ одоо ийм зүйлсүүдийг хийжсэн. Одоо оёдлын талын одоо салбар бол ерөнхий миний одоо сэргээж бас гар төдий сайн хүрээгүй байгаа зүйл шүү. Тэгэхээр энийг лам хүнгээ сэргээгээ явах гэж байгаа нь бол одоо их сайн байна гэж сайшааж байсан. Зарим зүйлүүдээр багш зөвлөгөө өгж заавдахгүй одоо миний нэг бас ийм лам хувцсны болон одоо шашны зан үйлийн хэрэглэлийн хувцас мянгатны хувцас гэх мэтлэн талаар одоо нэг тодорхой хэмжээний юм ном гарнаа. Энийг чи сайн хараад тэгээ цааш нь ингээд дэлгэрүүлээ яваараа гэж одоо захиж байсан. Одоо багшийн маань сургасан шавнар бол 21 аймаг бусад сумууд ч гэсэн үйл ажиллагаагаа явуулаад ажиллаж байгаа тийм бурхан урлаач ламдар зөндөө байгаа. Миний зурж байгааг харчаа тэгээд манай үнэн сайхан чи нэршгээ сайхан зурдаг болох юм байна да гэд над тэгж хэлээ. Тэр үг нь одоо төдийгөөс үдийг хүртэл одоо яг намайг над их урам өгсөн. Алаг том нүдтэй нуруугаа өөрсөн өндөр хүн. Ерөөсөө ингээд тэр хүн юу ч ярихгүй эргэлдээл гарахтал бид нэр ингээд намс гэдэг ерөөсөө юм. Үнэхээр гайхалтай тэр хүний ингээд тийм энерги нь одоо багж бидэрт мэдрэгддэг. Бадлаар, төвчээрээр одоо ингээд шамдлаар одоо ингээд юмыг бол одоо ингээд яг ингээд олж авдаг аа гэдгийг бол одоо биднэрт бол одоо ясмаханд одоо шингэтэл одоо ингээд сайхан заа сургаж одоо ингээд ойлгуулсан байт юм аа. Би одоо Орлогоо хааны 9 дэх үеийн төгсөлд үеийн төгсөгч ах нар бас дүүнэртэйгээ нийлээд үлзийчүүдэн гэдэг урлалын төвн нээгээд тэгээд энэ ч бүгд тэрэ урал бүтээлээ хийгээ явж байна. Багшаасаа сурсан зүйлээ хүүхдүүдэд өвлүүлэх талаар хичээгээд явж байна. Монгол улс нийгмийн шилжилт, нээлттэй ардчлалын үр шимийг хүртэж эхэлсэн цагтор өнгөрсөн эргэн харах, алдаа оноогоон сагних, бурангуй цагийн хүлээс тайлагдж эхэлсэн үед их хэлмэгдүүлэлтийн ул мөрийг илж хэлж, сахил санварaan сахин хойдын буйныг үйлдэн түүхийн өмнө Монгол түмэнд үннийг бодтойгоор ухааруулах их ажилд шуударсан билээ. Одоо энэ хэлмэгдэл эднүүдийн талаар бол бас зөндөн ажил хийсэн. 500-аас цааш нэг жалганаас баах яс гарлаа. Лам нарын шиг байна гэдэг. Тэгээ тэрнийг үзэж судлах, гаргах ийм ажилд тохон томилогдож хэн ч мэдэгдэхгүй болсон тэр зүйлүүдийг маш нандин зайнуудыг хольж ингээд шүтэн болгож суурах юу хийгээд одоо тусгай ном одоо хэвлүүлээд тэрнийг одоо ариусгаад тэрний зан үйлийг нь бүгдийг нь одоо бүр батлам хийсэн. Бүр батламтан энэ тухайд хэлмэгдүүлсэн түүхэн цаг үе нэгэн дард госорч тэдгээрийн хойч үе болсон бид энэ асуудлыг түүхийн сэрэмжлүүлэг болгон зөвхөн үннийг гарган тавихаас бус өвөр хоорондоо яс хаялсан эвдрэлцэх асуудал болгож хизээч хэрхэвч болохгүй. Учир нь бид чинь хэдэн үеэрэн бусдын бодлогын золиос болж хандлан зовсон улс шүү дээ гэж айлсан байдаг. Түүнээс гадна одоо манай төрийн ордон дандаа орж болго голцоо ингээд тойрцсон. Төрийн ордны урд тал Чингис хаанаа байрлуулах юм болсон да. Тэгээ бүрэг бот гололж одоо тэр ажилд оролцож бүхийг гардан хийсэн. Шашин нь төрөөн дээдэлж төрн шашнаа хүндэтгэхийн их ухаарлыг сэтгэл оюундан оршоосон Бурханчлан Бүрбат Монгол төрийн хүчрхэг ариун байхын бэлэгдэн эзэн богд Чингис хааны хөрөгийг бүтээн Монгол төрийн хүндэтгэлийн өргөнд ёсчлон арав найлж сүнсгэлэн залсан нь 3 цагийн орчилд Монгол түмнийхэн сүсэг бишрэлийн их шүтэн болон үлдсэн билээ. Ёслон хүндэтгэлийн өргөө гэргэж Монголын гал голомт болсон тэр өргөөг байгуулъя гэдэг саналыг инквайри ерөнхийлөгч гаргаад тэгээд тэрний дагуу скиз зургийг хийгээд тэгээд тэн дотор байх одоо гол шүтэн нь бол энэ Чингис хааны хөрөг байна, Монголын нуус товчоо байна, үндсэн хуйлууд байна, төрийн хар ном байна, морин хуур байна. Ингээд энийг бол төрийн 5 эрдэнэ болгоё. Энэ арчилсан Монгол улсын төрийн 5 эрдэнэ болгоё гэж бид нэр яриад тэгээд тэр эрдэнүүдийг л хийсэн баг. Монгол улсын тамганы хайрцаг ордны
өмнө байдаг Чингис хаан, Өгөөдөө хаан, Хувлай хааны том баримл төрийн олон чухал юмнуудыг хийсэн. Бэлэг тэмдгийн тухай бол манайр айгүй их юмнуудыг нэг нааш чааш нь болгож шүн шиг 11-ыг хийсэн шүү. Монгол улсын ерөнхийлөгч НК-ийн гаргасан зарилгын дагуу Монгол орныг даасан их ядам Очирван бурхны зээгт наамлыг бүтээх ийм шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүр бутлам онлайлан оролцсон. Бүтээн урлах арга хэмжээнд Монгол улсын 21 аймагаас гадна Хуваа, Халимаг, Буряд Монгол, Өвөр Монголоос ирж оролцсон. За энэ зээгт наам бол 18, 16 гэсэн харьцаатай ийм бурхан бүтээж Монголын ард түмэнд үлдээсэн ийм гавьяатай. Тэгэхээр энэ ажлыг зохион байгуулахад Андан хийдийн шашны дээд сургуульд тэднийг зааж сургаж энэ их бүтэнийг бүтээсэн. Хөрөг дүрсийг гаргахаас ахуулаад оёдл шийдэл хатгамал тэр бурхадын дүр зураг бурхны шашны тэр дундаан шүтэн урлагийн зээгт наамлаар яаж бүтээх вэ гэдэг энэ арга ухааныг бол маш богино хугацаанд эзэмсүүл сургаж ингээд бүтээж яхахыг харсан. Төв гандангийн хайлангийн бурхан 16 найдан бурхан багш хоёр шавьтай Учир дээр лам бурхантай ингээ багшийнхаа удирдлаганд ор хийжсэн. Багш маань нэг бүжиглэн бурхан бүтээгээд тэгээд тухайн үед нь би багш дээр ирж бүжиглэн бурхан бүтээгээд одоо тэр бурхан маань жанараас батсан залуутай байдаг. Тэгээд аглаг бүтээлийн хийдэд байгаа ногоон дарих лам бурхан зээгт наамлуудыг бас бүгдийг баг хамт олноороо хийж гүйцэтгэж байлаа. Энд ирж энэ их багштайгаа нүүр өчрөн танилцж энэ сайхан буйны ариун үлсэд оролцсон юм аа. Тэгээд энэ бурхныг бүтээхэд багш маш их сайхан тусдаа үзүүлсэн, төр маанч харж үзсэн. 17 дугаар жарны гал хулган жил 1996 он. Шашин бол нэг талаас гүн ухаан, өргөн утгаараа соёлын бүрэлдэхүүн хэсэг, үндэсний өв уламжлал урлагийн нэгэн ай сав билээ. Бурханчлан Бүрбат 1996 онд Монголын бурхны шашны урлагхан ухааны соёлын төвийг байгуулах их үйлсээ эхлүүлж өөрийн төрж өссөн нутаг усандан өлзийг бадруулагч хийд аглаг бүтээлийн сүмийг өөрийн урлагхан ухааны эрдэм чадал төгссөн сэтгэлээр шавнарынхан авьяас бэлгийн ураар бүтээн байгуулсан нь Монголдо шагшигдсан ховор нандин үзмөрүүд Бурхад шүтээнүүдтэй уран чамин хийстэй сүм дугуйн цогцлбор бүхий газар болсныг багтан бахархаас өөр аргагүй. Борнуурта уулан дээр сураг босгосон. Тэгээд тэрнээс эхлээл Үлзий бадруулагч хийд гэдэг хийд байгуулъя гэл 2002 оноос хойш ингээд баг багаар босгосоор хагаад 2008 он гэхэд яг Үлзий бадруулагч хийд бүрэн байгуулагдаж боссон баг. 18 м өндөр тойрсон 8 сургатай том сүм сурга байна. За энэ сургыг бүтээж байх үед бол Борнууртаага бид ах дүүнэр нь их оролцсон байгаа. Манай энэ Үлзий бадруулагч хийд болохоор гүний худагтай худгаа бол ойр орчмынхаа сумынхаа төвийн эсхийн хүмүүст бол үнгөө цагийн хуваарийн дагуу тараадаг байл, ажилуулдаг байлаа. Тэгээ нийтдээ нэг 3000 гаруй мод гэж ярьдаг байсан. Анх таригдсан энэ модыг тарихад бол энэ сумын бол хөгчүүд болон сургуулийн хүүхдүүд бол маш их санаачлагаараа буйны ажил гэдгээр ирж ангаар бүлэг ирж тарилцдаг байсан. Одоо моднууд бол их сайхан ургацсан байгаа. За энэнийхээ хайжууд мөн Борнуур сумынхаа хүүхдүүдэд номын сан бас байгуулж өгсөн байна. Гэл бүх хүн л ерөөсө Борнуурын хамаг л хүн ингээд би сэтгэл хамаг бүхнээ ингээд дэмжиж ингээд ажиллаж исэн их сайхан байдаг гэсэн. 96 онд надыг лэгдэм бүжаага та нэг хүрээд ирэхгүй лэглээ надыг. За тэгээ би яваад очсон чинь хамтраад юм хийгээд. Та чи яг хөө гарын дүүтэй мод зодор юм бичдэг юм чинь. Ахын чадахгүй хөө нэр юм чадахгүй чаднаа шатна гэдэг. Тэр анх надад энэ бурхан шашны тэр сүм хийд барих тал юм гэл анхнаас нарийн шириймийг зааж өгсөн. Дүүхээр даалгавраа хийсэн юм бол энэ Баянгар аймгийн галуудад би 8 сургууль бүтээгээд тэрийг очиж хийгээд ингээ байсан чинь бүжаага та болж штэ. Чадсан байна гэдэг. Борнуурын хийдий ерөнхий юу гэж бас гардж ийсэн. Тэгэл ерөөсөө би дүүдээ их баярлж явдаг. Манай багшийн байгуулсан энэ шүтэн сураг бол 2006, 7, 8 онуудад багш өөрийн сургуулийн шавь нарын хамтаар өөрийнхөө
төр өссөн энэ нутаг Борноор сумын өдөр Үлзий бадруулагч хийдийн хашаанд байгуулсан сурах шүү дээ. Монголын бурхан шин урлаг ухааны нарийн дамжилгуудыг залгуулж өгсөн манай бурхан багшийн багш дээдс нарын нандин шүтэн залсан суургнуудыг багш өөрөө энэ алтан суургнууд одоо энэ голынх бол одоо дөнхрийн ам хавцарсан суургаад нэрлэдэг. Энэ бол одоо суургаад уран дандан гэж одоо манай гандагчлын хийдийн дөнхөр татсангийн шунлай лам байсан. Энэ одоо уран дандан гэдэг багшаас бол одоо багш бол урлаг ухааны дамжлага номуудыг олон хүртсэн байдаг. Дор чансан багш гэж байсан. Одоо багшийн багш нар төвдийн жүдө татсангийн багш, сандан дарчин гэдэг багш нь байсан. Тэр багшийн бас лагсангийн шүтэнүүдийг багшд одоо шавнар нь хүргэж авчирч өгсөн байдаг. Тийм учраас одоо урлаг ухааны шавнараа дагуулж ирж энд цагаан сарын шинэний өглөө эртвэнд мандал өргөсний дараа аав ээжэд очиж бид нэг золголтой хийдэг. Ийм зан үйл хийдэг байсан. Тэрнээс хойш ч гэсэн бид нарыг одоо цаашаад энэ суурганд ирж мандал өргөж дахил өргөлөө сая үлдэж байгаараа гэж захиж байсан ийм газар байгаамаа. Энэ олон алтан суурга шүтэнүүд байхаас гадна урлаг ухааны нэг уламжлуулах зээгт наамлаар бүтээсэн анхны шавнартаа бүтээсэн дэглүүдээс энд шүтэнүүд тасаалгатай байдаг. Энэ Азийн одоо бурхны шинтэй орнууд дотроос манай багшийн одоо энэ эхлүүлж хийсэн сүм шүтэнүүдийн чимэглэл гэд ханын одоо төгс өсгөнөөсөө өсвөлээд одоо Монгол бичиг, соён бичиг тэргүүд нэрээ голлоод хийх бараа хүртэл Монголын уламжлалт хийх барын чимэглэл, бэлэгдэл тэргүүднийх наривчлан гаргаж судалгаантайгаар хийлгэх гэж ингэж бид нарт одоо зааварчилж цаашид ингэж уламжлуулахыг хичээсэн. Тэрний одоо жишээ болгож эхлүүлсэн сүм шүтэн суургын одоо чимэглэл хий аваар байдаг. Нутагтаа нэг уулын ороод очиж чимээгүй хууланд гараад намсгалаа хийдэг ном бүтээл юм аа ингэ тойрогддог юм газар болоё гэж бодсон юм аа. Тэгээд цэцлээ суусан гар дуулын тэр хад чулуу бүх юм нь бол байгалаас өөрөө зохиогоод одоо бэлдээд өгсөн юм шиг. Тэрнийг одоо өөрийн одоо бэлгийн мэлмигээр хараад хад чулуу болгоно нэг амтны төс нэг бурхны зохионгой бурхан багшийн 12 зохионгой тэрээр ингээд нэг тойргоор ингээд яваад ирэх 1-2 км-ийн дотор бүх юм нь байж байдаг. Европын нэг эзааны цом шагнал гартаж авсан байдаг. Тэгээд тэр шагнал бол одоо нэмэлт шагналтай тийм ирсэн юм байна. Тэр шагнал дээр нэмээд өөрөд нь одоо өргөл барьцаар ирсэн босны ханд мөнгө бүгдийг нэмэгдэхэд Үлзий бадруулагч хийдийн харин аглаг бүтээлийн сүм гэж бяцлаглын байшингууд барьж эхлэхээр олон хүний одоо санаачлага одоо хөрөнгө өргөл барьцсан гэж ирж энийг ингэж тэгэж гисэн ингэж шавдуулсны үр дүнд би одоо ингэж бүр бүлэртэн юм том зохицолбор болгоод тавьчлаа шүү гэдэг өөрөө сүлдэн тэгжсэн. Тэр гайхамшигтай сайхан хийд орны зохицол болсон. Бүхэл бүтэн одоо байгалийн зохицолбор музей нэг талаар нөгөө талаар шүтээний орныг бүтээсэн байхыг хараад яас бахархаж байсан. Багшийнхаа хэлсэн заавар зөвлөгөөгөөр бид нар аглаг бүтээлийнхээ хийдийн чулуун уран бүтээл дээр хамтарч ажиллах хувь заяа очирсан да. Чулуун бүтээл бүтээхийн тухайтад ууланд газрын хазгай, газрын хэвгий, шат басах, баг зэрэгслийн бэлтгэхээс ахуулаад асар олон хүний ажил зарцуулагддаг. Зэрлэг байгаль учраас зам тавья гэд хонь чулуутай тэгээд хад асга ихтэй малын жимтэй гэсэн хүн явах машин тэрэг явах юмч боломжгүй чороо чулуун зөөж ингэж ажиллаж байсан. Сар гараа 2 сар шахам майханд амьдэрсэн. Бороо шороотой үед доороосоо чийг татаж байгаа цутруухан л байсан да. Анх чулууны ажил эхэлж байгаад нэг цагаан бордортой тэгээд уул өдөө заримдаа машин маань гардггүй байсан үед гараараа юм хөвчлэн хийдэг байсан да. Аглийн бүтээн байгуулалтанд манай сургуулийн оюутнууд болон Дархны барилгын коллежийн оюутнууд нийт 40-50 хүн оролцож байлаа. Өглөө нар мантахаас орой нар жаргах хүртэл бид нар их шургуу ажиллаж исэн. Тэгэл чулуун болон ихтэн том бүтээлүүдийг чинь өргөж мөрөх чинь хүртэл одоо бид нар чинь ингээд өргөд дийлэхгүй ингээд жоохон ямбалж яхад багш хажуунаас орж ирээд дэм болоод өөрөө ингэдэг гэл ингээд орилол ингээд уран бүгээл ороод ирэнгүүт чинь нөгөө даахгүйсэн чулуунаа бид нар чинь бараг аваа шитгэн олгон ингээд өрөөл тавьдаг байсан. Энэ бүх ажилд бол багш маань биднээсээ удирдангаа бүх ажилтан цуг хамгийн түрүүнд ажилдаа гараад хамгийн сүлд өөрөө амардаг. Тийм л дач юм байсан. Өдрийн цагаар ажиллаа хийчихэд орон цагаар багшаас их юм сонсдог байсан. Тэгэхээр энэ хүний бүтээл бол зөвхөн өөрийнх нь бүтээлээр дуусахгүй. Түүний одоо гавьяа бол маш олон одоо сайхан шавь нарыг бэлтэж гаргасан. Тэр шавь нарыг нь хийж уралж байгаа, бүтээж байгаа энэ орчин үеийн шашны уралгаар дамжаад Монголын одоо буддизмын сэргэлтийг сонирхох гадаад дотоодын зочин гүйчин судлаач сонирхогчдын анхаарлыг татсан явдал бол энэ хүний дээсэн мартагдчихгүй их оюуны өв юм а гэж ингэж бодож байдаг юм а. Өөрийн хийсэн бүтээлэн дэргдээс огштан зориулж шилгэн уншаа. Хутагт томилгоо. Би хийхэн хэлээ. Одоо та нар юу бодном гэсэн шиг бүтээхийн уран тавиландан 8 зүгээр тасарсан бие олон бүтсэн олон орон шид шүтэнүүд бусдын сайхны төлөө
Монголон хамгаалж үлддэг. Энэ сайхан цагийн инх хамгаалан наран дор эртний сайхан хутагт багш дээдэс нарын бурхны шашны тасран буй их салгамж өрөөлийг бурхны зорилгоор бүтээхээр ирсэн хутагт томилгоот хэмээн нэрлэгдэв. Манай аглагийн хийдийн нөгөө хамгийн сонирхолтой өрөмц хэсэг гэх юм уу, манай лусын сүм байгаа юм. Загсны толгойд дээр ашиглаад хийсэн бүтээлүүд байгаа юм. Ирэм могоон чуулган гэдэг. Дуган дээр авраг могоон арьс төрж байгаа тийм ирэм лусууд байна. Энэ болохоор манай гарь дуулын савдаг гэдэг. Энэ дотор их сонин содон бүтээлүүд их байгаа. Хүмүүсийн сонирхлыг их татдаг. Жишээлбэл одоо энэ байна. Манай луу материалын толгойгоор ашиглаад багш нэг ийм сайхан бүтээл хийжсэн. Тэгэд энэ хилэнцүүд байна. Жишээлбэл одоо нэг эвэртэй тулаа гэж яддаг шүү дээ. Хааж явахгүй тэр эвэртэй тулаа байна. Тэгээд энэ дөрвөн эвэртэй хонь манай аглагийн хэд чинь багш өөр анх дөрвөн эвэртэй хоньыг чинь уцаа авчираад тусгаалan үржүүлж ирсэн. Ламд би манай баян хонгорт дөрвөн эвэртэй хонь байдаг гэсэн чинь. Та бүхэн худлаа яриа. Тэгээ би хойдон жил айл гаргаж ицээр хоньны толгой авчихсан чинь. Үгүй энэ амьд олдох уу гэх. Тэгээ би дөрвөн эвэртэй хоньыг л одоо гуц. Ийм хонь тэр сүлд нь одоо тэр хоньнуудыг авцруулаад одоо 100 гаруй дөрвөн эвэртэй хонь байна. Одоо нэг багшийн бүтээлүүд болохоор нэг өрөмц тална гэвэл байгалийн бүтээлүүдийг яг сонин бүтээлүүд авчираа өөр дээр нь эвдэхгүйгээр жоохон голомжлолт даргаар ч юм өөрийнхөө ур чадвар гарсан өнцгөөс гардуулаад тэгж хийдэг их онцлогтой байгаамаа. Лусын амьтдад бүгдээрээ дотроо амьлуулсан ном займаг нь бүгд нь бодтоор нь оршуулсан. Монгол дон байтугай дэлхийд хосгүй аглаг бүтээлийн орныг бүтээсэн нь алс хойчиг толдон харсан гэгэн тодорхой зүн совин бэлэг бэлгүүн блэ. Хизээч үл бүдгэрэх он цаг ирэх тусам улам бүр өргөжин дэвжих өлзөө учрал бүрдсэн энэ ариун дагшин орон хийд их хорн Монгол имэн эртний ерөөлт монголчууд имэн омог бахархал болсоор байх болно. Зөөдрөлөгч хийдин алаа бүтээлийн сүм юм бол одоо зохицон ажиллага бол дэлгүүрийн шашны одоо гол ядан болсон Яманда өрхөн жидрэн зөөрмийн хамгийн дэлгэр тайлбарыг зохиож бичсэн лам байдаг. Ном сургаалаас одоо эмэгтгэл хийж бас дундэргийн одоо тахлын сүм гэж аглаг бүтээлээд баригдсан. Компьютер одоо тулгуурлан бясалгасан бясалгалын тайлбар номууд эмэгтэлүүд манай бүтээлийг хийх аргыг зохиосон. Энэ одоо бол хамгийн одоо гайхамшигтай наа гэж магтан дуулсан урд нэмэрэгдүүдийн сургаал байдаг юм байна. Диважингийн чогийн хурал гэж сайхан дэлгэр хурдаг айдан яг Монгол номрын хийсэн тэрнтэй дэглэсэн байсан төвд байгаа хийдин агуу хандам өөрийн шамнар бол номын нөхдөйгөө ирж одоо шнийдийн сургуулийн багш одоо соромжон болон тэргүүтний хурдл ярьж одоо багш маань одоо айдангийн татаж тэмдэглэл үйлдэж ингэж хамтарч тийм хурал номуудыг хэлсэн байна. Хонч багшийнхаа дан шиг өргөх хөслөд бид нар одоо шавданд зурвж нэг дуу өргөё гэж дагалгүй үзээд буцаж явахдаа гарь дуулын эзэн савд зовлон тонлохоор нисэн үсгдэг. За нисэж очоод багшийг залаад газар дэлхийн хамаг амтнд жаргалыг залаад ирж өв гэж. Хөгжмийн зохиолч төвшин тавтайгаа хамтраад бурхан төвшөлт юм болсон. Төр мандах долгормоо хоёр маань болж яг тэр багшд баторшил өргөх ёслолын үеэр өөрт наахудаа сонсгож ирсэн. 17 дугаар жарны төмөр могой жил буюу 2001 он Бурханчлан Бүрбат шашны ном эрдмийн зэрэгэмжэн ахиулахаар гандан дэгчлэн хийдийн дашчомбил дацсанд домын дамжаа барьж номын гэрчсэл хүртэн улмаар 2016 онд олон улсын Улаанбаатар их сургуульд Монголын Бурхны шашны урлагийн ухааны тогтолцоо хөгжлийн хэтийн төлөв үнэлэмжийн асуудал сэдвээр докторийн зэрэг хамгаалсан нь эрдэм оюуныхан их тэлэлт болсон төдийгүй ирээдүйн хойчтон үлдээх олон сүмбэм номыг ухааны ураар шаглах үе таалгыг сэтгэлгээнийх нь хүнд суулгаж өгсөн нь дамжиггүй. Хүн орлын одоо дэг сургууль энэ
одоо ураллаар бол ер нь 40-од бот ном болно гэж ярьдаг байсан да 10-аад ботыг нь лав хэвлүүлсэн. Тэгээ бид нэр 10 жилийн турш тэгээ эдгээр 10 бот номыг дүүргэж гаргасан юм аа. Монголын бурхан шашны урлаг гэдэг ийм том цоврурлаг. Нэгээд энэ чинь асар том даацтай ном шүү дээ энэ чинь одоо. Бүгдийг одоо өнгө зурагтай, тайлбартай, Монгол англи тайлбартай Монголд хөгжсөн өддийн шашны 10 ухаан дотор хөгжсөн бурхан урлахын одоо бүхэл бүтэн ай савыг монголчуудын бүтээж үлдээсэн тэр одоо соёлын өвийг нь бол энэ номнуудад зэгцэлсэн. Дэлхийд дахинд бас энэ урлагын ухааны ном бүтээлийг зэгцэлж гаргасан өдийг хүртэл тэ 2000 жилийн шашны түүхэнд байгаагүй үзэгдлээ гэж боддог юм аа би. Монгол судлалыг Монголын бурхан шашны урлагийг судалгаанд эргэлтэнд оруулах гадаадын эрдэм судлаачдын суралцах одоо маш том дэлгэрэнгүй тайлбарсан. Энэ амьдрал дотор хүн ямар их юмыг амжуулж хийж чаддгийм бэ гэдгийг гайхамшигтай үлгэр дуурайлбал Пүрэв Батламын энэ бүтээл юм аа. Дурслагын сургалт төгссөн учраас тэрэндээ юу энэ өнгөний шилжилтүүд энэ юунсуудыг энэ зургийн юмдаа их оруулж өгсөн. 2 3 дугаар бүтүүд бол хамгийн чухал бүтүүд байгаамаа. Багш ерөнхийдөө Монголын урлах ухааны үндсэн мэдэгдэхүүн хэмээх энэ бүттэй бол нийт 25 сэдвт ер нь ухаан ангилсан юм аа. Тэгээ үүний 10 нь бол үндсэн мэдэгдэхүүн болоод 15 нь бол аймаглан эмхлэн зэгцэлсэн байгаа. Нэг сэдвийг нь хүндэхэд л хувь хэмжээний шугамын онол гэхэд бол 5 ном болж задарсан байдаг. Тэрнийх нь 3 бот нь бол бурхан багш тэргүүтээ урдийн мэрэгдийн айлтсан айлдварыг ном болгон гаргаад өөрийнхөө бүтээлүүд өмнө тухайн онол дээр тулгуурлан батлаад бурхан бүтээлүүдээ бүгдийн өндөргийгнийхээ уламжлалаар ингэж хийж бүтээсэн. Энэ цаг үед багш минь энэ дэг уламжлалыг судлан даган дуурайх биш энэ онол дээр суурлаад бүтээлүүдээ шинээр бий болгосон. Маш нягт ингэж нямба хийж чадсанараа одоо бурханы шашны урлах ухааны одоо оргилд нь хүрч чадсан юм аа ер нь. Хувь хэмжээний шугамын онол дээр тулгуурлан 8 дугаар богд Жавзан дамбаа болон тий Домдог дулам хатны хамт шүтэн хөргийг нь багш бүтээсэн байнамаа. Тухайн энэ хувь хэмжээний шугамын онол гэдэг онол маань өөрөө бурхныг бүтээх онол боловч энэ онолыг ашиглан амьтдыг хүртэл дүрслэж болох юм байна гэсэн онолыг бас мөн дэвшүүлээд түүгээрээ онолоо боловсруулан дахиад 2 бот ном бүтээсэн. Тэгээд дараагийнх нь 2 бот болохоор одоо 9 10 дугаар бот байгалыг дүрсэн бүтээх уламжлал гэж ертөнцийг үзэх үзэл гэдэг юм уу те энэ юу юм бэ гэдгийг бол энэ номонд тусгаж харуулад бас батлан харуулсан. Энэ нь нэгсэн Монгол зургийн бас нэг маш том онцлог болж чадсан юм аа. Тэгээ үүний дараа мөн адил хээ угалзны номоо эхлүүлээд харамсалтай нь бол хэвлүүлж чадаагүй. Шин төвшөнд гаргахын тулд би энэ эдгээр бүтээлүүдийг хийсэн юм аа гэж багш нь өөрөө ярьдаг байсан. Тэгээ үүнийг Монголынхаа ард түмэнд бэлэг болгоно тэгээ үлдээж байгаа юм шүү гэж хэлж байснаар нүгэ тусгая. Номнуудаа ингээд тойрвж бүтээсэн. Одоогийн бид сайн үзэж судлахгүй байгаа. Түүнээс гадна дотны улсуудын бол бүр хараанд орсон тэрнийг судалдаг барьдаг юм одоо болж байгаа. Маш их сонирхолтой. Тэгээ тэр дотор бол энэ бурхнаар дамжуулаад хийсэн Монголын эртний одоо хянуу соёл энэ одоо жүжиг бүжиг юу гэдгийг энэ бүхэнд авч ашиглах тийм бүхлбүтэн том материал тим юмнуудыг хийж чадсан хүндээ ихэнхийн бол одоо тэр мэдэж сурсан зүйлүүдэд үлдээж чадсан. Хамгийн харамсалтай зүйл бол юу гэхээр бурхны энэ жанхрын урлагийг бол төгс мэддэг хүн байсан. Энэ үнийга ном хийж дараагийн шавнартай үлдээхин талаас хийж чадаагүй энэ хоцорсондоо итгэл аврал юугаан зөвхөн бурхны шашиндан даатгсан Монгол түмнэн зүүн цагт харах нүднийхэн ансанд нууж хэцүүхэн үед алаг зүрхнийхэн ховдолд орогнуулгасан гэж санад сарвайсаар өнгөрсөн ихс дээд синхэн бүтээн зогслуулж өвлөн дамжуулсан үндэсний их соёлт эх орноо хүндлэн дээдэлж хөгжүүлэн тогтслуулахын төлөө хүн бүхэн хичээцгээе. Ганхүүгийн Пүрэв Бат. Пүрэв Бат ганцхан одоо бурхан урлал биш те маш олон юмыг сонирхдаг урлагийн одоо бурханы талын бол одоо бүх зүйлийг нь сонирхдаг. Ламтан бол одоо маш сайн судлаач хүн. Ялангуяа буддийн одоо 5 их ухааны нэг урлах ухааны чиглэлээр бол үндсэндээ одоо төгс боловсрсан орчин үеийн одоо ийм
төлөөлөгч байсан гэж би хувьдаа үздэг юм. Их оронч үзэлтэй хүн байж тээ гэж би одоо ингэж сандаг. Монголын их чухал нандин зүйлсүүдийг зах дээр очиад оюутан байсан сүлдэн зураг ураг хийгээд болсон үедээ ч гэлээ гэсэн тэднүүдийг байнга цуглуулж авдаг. Бүрбатын цуглуулганд бол Монголын төвтэй холбоотой, Монголын лам нартай холбоотой, их стэйцтэй холбоотой ихээ олон зүйлүүд юм цуглагдаж ингэж хадгалж гадаад дотоод гаргаж хэлмээр авч үлдсэн их сайхан талтай ийм хүн байгаа юм. 30-аад оны хэлмэгдүүлэлтээс одоо давж үлдсэн олон лам нараас Бурхан шашны соёлын нарийн одоо мэдээллүүдийг авч үлдэх ийм ажлыг бол бүр бодлоо уйггүй хийжсэн. Одоо Бурхан шашны соёлтой холбоотой олон соён гэгэрүүлэх лекцүүдийг нийтэд уншиж эхэлсэн. Богдсын лүндэн тэргүүдээ эднүүдийг бол одоо сайхан ил гаргаж бид буруу явж болохгүй юм байна. Богднор дээдс маань ийм айлдсан учраас бол бид зөв зохистой явах ёстой юм байна гэдэг шин цагт бас сануулсан дурдгаж. Соён гэгэрүүлэх лекцүүд, хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагууд энэ төр нь бол бас ер нь хэдэн бод болохоор байсан л да. Аман сайхан номууд хэвлүүлж эхэлсэн. Бурхан багшийн дэлгэрэнгүй намтрыг бол 1000 гаруй явуулсан ном. Тэгээд Бодмөрийн зэрэг цагаалын ухаан тэргээд олон номуудыг өөрийнхөө найруулгаар шинжилэн хэвлүүлсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн одоо санаачлагаар Монголын сүм хийдийн түүхэн давчаан гэдэг энэ 800 гаруй хуудастай номыг бүтээх ийм даалгаврыг гэсэн хүмүүст өгсөн. Гандан хийдийн одоо түүхч Чананбаяр ламтан, Бурханчлам Бүрбат багаар ахлаад Монгол улсын ерөнхийлөгчийн даалгавраар энтхэг улсад Бурхан шашны хамгийн ариун газар болсон Бадгая одоо газар авах үүргийг гүйцэтгүүлсэн юм. Энэ шашинтай улс орнууд тодорхой хэмжээний газар авч тэндээ одоо өөрийн онцлогтой сүм хийдийг байгуулах ийм одоо зөвшөөрлийг нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан байсан. За тухайн газар дээр одоо Монголын онцлогтой сүм хийд барих энэ одоо чухал үүргийг бол Гандан дэгчлэн хийд болоод ерөнхийлөгчийн хамгийн газар одоо Бурханчлам Бүрбатламд одоо хүсэл тавьж өргөжүүлсэн. 2011 онд Японд Фукушимагийн атомын цахилгаан станц дэлгэрч цунами болж тэгээ тэр үед яг одоо Бүрбатламын газар хөдлөлтийн аюулаас аврагдах өвдсөд гэдэг ийм ном дөнгөж гараад байсан. 15 минутын дотор Японцууд мэдсэн байсан шинжлэх ухаан асар хөгжсөн тэр оронд. Тэгтэл бол одоо энд 15 хоногийн өмнө сарын өмнөөс одоо шин тэмдгүүд бол мэдэгдэж байсныг Бүрбатлам энэ номдо бичсэн байл л дээ. Тэгээ миний багш бол шавнартаа нэг л зүйлийг маш их тодорхой захидаг байсан. Та нар ямар ч мэргэжилтэй одоо ямар ч салбарт ажилладаг байж болно. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд олонний дунд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй ямар ч үед хүнтэй эвтэй найртай яваарэ. Хүнтэй одоо хавар өтер хийж муудалцаж хүний муу сайн муухай сайхан хэлж явснараа хүн хураасан буйнаал төлдөг юм шүү гэд хэлдэг байсан. Тэгээ би бол одоо тэр багшийнхаа хийсэн тэр сургаалыг үргэлж дааж явдаг юм. 2002 оноос 2007 хүртэл багшийн хажууд би нарийн бичгийг хийж байсан. Багш маань Монголын сор болсон уран бүтээч, урлаач, Монгол туурахт нэг зангидж ажлыг бол зохион байгуулдагаараа маш их гайхалтай байдаг байсан. Тэр их ажлыг амжуулдагаараа багш маш их бахархалтай, гайхамшигтай хүн байсан гэж би бол хувьдаа боддог. Тэгээ биднес ярьдаг байсан байхгүй юу? Манай энэ Бүрбатлам багшийн хийсэн энэ бүтээсэн юмыг бол нэг хүн байтгаа нэг хүрээлэнч дийлэхгүй гэж. Тэгээ ийм сайхан хүн төрсэн монголчуудын одоо хичиг бай юм. Ийм сайхан хүн бидний хүнтэй бас нөхөрлж авсан миний аз завшаа юм гэж боддог. Миний найз бол тэр нэг уран биш үү гармаа гэдэг энэ бурхны одоо тэр бурхны үүс зохионгуудтай их төстэй ийм хүн байсан. Тэгээ би яг
Энэ тухайд нь бол нэг бишүү гармаа гэдэг нэг ном бичиж байна л да. Ламын чинь гойд хүнд зөндөө шүү дээ. Одоо ингэ тэнцэн нэг юм сүм босгож байгаа юм биднээс тэнд нэг юм суурга босгож байгаа юм тэрнийг очиод өгөөч гэл үгүй гэж хэлж чадахгүй. Хөдөлмөр бүтээл тэр химиг туурваад өдөрс нүглөөдчгүй ажиллаад өөрийгөө бие бодсонгүй. Би одоо өөрийгөө бүр батын шав гэж хэлдэггүй боловч үндсэндээ бол надад маш их юм заасан. Намайг бас судлаач болоход бол маш их одоо урам зориг өгсөн. Ийм үе. Одоо улсад төрслөх урлаг гэдэг нь нүдээр харахыг л үгүй байхгүй. Сэтгэлийн урлаг баг. Сэтгэлээр. Тэгээ сэтгэл хамгийн том байхгүй. Япон улсад болсон Аз дахь төвдийн бурхны шашны урлагийн төрөл зүйлүүд хэмээх олон улсын хуралд Бурханчлам маань урилгаар оролцсон юм. Энэ хуралд Монгол улсын уламжлалт бурхны шашны урлагийг төвдийн шашны салбар урлаг мөн хэмээн Бурханчламаар хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор урьсан нь нэгэнт тодорхой болсон тул Бурханчлам энэхүү бодлогыг сөрөн зогсож Монгол улс хүн төрөлхтөнд асар их соёлын нөлөө үзүүлсэн ард түмэн. Монгол улсын үндэсний уламжлалт шашны сонгодог урлагийг төвдийн салбар урлаг хэмээн дүүнэж байгаа нь их эндүрл юм а. Хэрвээ энэ хурлын нэрийг өөрчлөхгүй бол хуралд оролцохгүй хэмээн аль биесээр мэдэгдэл хийж уг хурлыг орхижээ. Бутан улсын төлөөлөгч Бурханчламыг дэмжиж хурлыг хайжээ. Хурал завсарлаж хуралдсны эцэст нийт хуралд оролцогчдоос уучлал хүсч хурлын нэрийг Аз дахь шүтэн урлагийн төрөл зүйлүүд төвд Монгол Бутан хэмээн өөрчилснөөр хурал цааш үргэлжилж Бурханчлам маань олон улсын давтсанд их Монгол орныхоо нэрийг өв соёлтой хамгаалж байжээ. Орон сайнтай тэг тад маш наритай темжрас ямэндаг хот мандалаги тэр дэвэрги тэр ун багин хити тэр бүгдэр иншоо гэдэг надад ингээд тэг тата өөр тэг татсан тэр бүгдэр надад үзүүлээд надад бас л тос нэмэр их боосон төв гандэн데 ямэндаг хот мандал бүтээсэн байна. Лөлан гэдэг босок тэр бүтээсэн байна. Хот мандал саханы бүтээсэн байна гэдэг ингээд би магталсан. Ирээдүйд дөнгөрг тоога нэг бүтмээр байна. Чи бид хоёр хамтараа нэг хийгээрэй гэдэг ингээд ярьсан. Пүрэв Батламыг 1993 онд гандан хийдээс Гимбэл угаа Митвга хоёроос одоо номын явшиг авахаар явуулсан байсан. Тэгээд уран багш асуул одоо барны сэлбэрийн одоо хотгоны юунуудыг хатгалтуудыг заалгасан. Митвгагаас бол хайлах, чандар хайлах тийм одоо нарийн номнуудыг тэгж үзэж байсан юм байна. Их нандин шүтэнүүдийг бүтээх, аруунайлах, сүнсгэлэх үйлүүдийг гардан одоо өөрөө үйлдэж олон шавнырыг дагуулж захиж зааж зааварлаж тасалдах шахсан уламжлалуудыг сэргээж явахдаа Монголын онцлог гэж юм бол маш их анхаарч судалж өвлүүлж үлдээсэн. 1995 онд Төхөн хэдэж Чөгчин дугныг барих гэж зорилгоор орж ирээ. Тэгээ Чуумд гономаг энэ одоо Пүрэв Батламтай анхалж уулзуулж байсан. Тэр хүний нүдний гайхамшиг бол гайхамшигтай. Хүнээр ингээд явж байгаа урд эндээс нарахаар 5 бухын шинжтэй байна. Яраа тэр нь бухан дээр нэрэн тийм байсан. Маш их олон талаас нь төхний хэдийг судалж харж ирсэн. Үнэхээр тэр нүдний уурны гайхамшигтай тэр хүнд бол байсан. Ингээд бид тэр суграг тэндэрсэн одоо бурхтуудыг шүншиг эднэр тэр хүний зөвлөгөөнд дагуур ингэж хийжсэн. Ер нь л сонин содын юм дуултлал бол багш ч сурчдаг. Сурахаар явдаг тиймээс. Хаанд хинд л ямар эрдэм байна. Тэрийг тэр дорн л очиж ил ингээд цуглаадаг. Тэр дорх тэрнийхээ эзэн болчдөг. Багш маань л одоо жир одоо ламнараас бол ялгамжаатай төрлөختөнд дийц байсан. Уламжлалт нарийн өвцүүдийг л одоо жинхэнэ хэрэгшээсэн лам байсан да. Баян хонгорын баян буулагч рүү яваад сахиус чойжин буудаг. Тэгээ янз бүрийн тарины шид өвцүүдийг эзэмсч гисэн тийм хүмүүсүүд байсан. Тэднээс зарим уламжлалнуудыг аваад тэгээд буцсан.
нутгийн хилийн дээсэн дээр ирэхэд хар шороон шуурч өмрээд нарийн дамжлага хувьцыг авч явахаар сахиус авдгууд нь дагаж хямарч байна гэж багш машина зогсоод тгийн зүг хар зогсоод би энэ нуус тайрны хувьцыг бусдад хорлолтой зүйлд хэрэглэхгүй шашин дэлгэрүүлэхийн тухайд амтны тусанд бол хэрэглэнэ энийг би тангаргалж байна гэж хаан одоо аян сүү хийгээд өргөхөд тэр доороо салхин намжиж исэн гэд хамт явсан ламдар нүгэндэг. Монголын үндэстэн яснуудын ёс уламжлал өв соёл гэдэг дээрээс маш их анхаардаг. Энийг уламжилж байгаа өвдөөцүүд малчин бороо үгэн байсан ч хамаагүй очиод угсаатны онцлог шинж юмнуудыг тэмдэглээ авчдаг. Одоо хүү хэдийн нандин шүтэнийг өндөргөний яг бүтээл мөн үү гэдгийг батлах гэж хүн хийдэд очиод яамнаас улсууд хамт дам бурхаж лам очиод бид нар хэмжээ байгаагүй шугам байгаагүй. Тэгээ ганцхан дөрүүлжин шугамтай ганц хуудас байсан. Тэн дээр ингэ тавьж байгаа бүх хэмжээг нь гаргасан. Өргөн тийм байна, өндөр нь тийм байна. Бүх хэмжээг нь ингэж бичиж яваад ингээд өндөргөний бүтээл мөн гэдгийг баталсан. Бүр батламын тэр үед хэмжсэн хэмжээс сүүлд нь тэр орчин цагийн бүх нарийн хэмждэг хэмжээс ерөөсөө зөрөөгүй. Энэ насандаа зүгээр нэг жир хүн суралцаад ингээ хөдөлмөрлөд гарсан гэж боддгоо. Урд олон төрлийн өөрийн онцгой авьяас чадвараа сэргийгээд зарим нь бол бодиттой өөртөө зүгээр төрлөөс төрөлд дамжаад жинхэнэ одоо хуйлгаан хүн гэдэг юм уу шидтэй өвдөстөн гэдэг юм уу энэ бүгдийг л ийм байдгийн шүү гэдэл харуулад эгэл хүнээс өөр байдаг юм а гэдгийг харуулсан даа л гэж боддог. Хөх Монголын ухааны судрын ихэд лайгаас сайтар мэндэлсэн урлын их зэндэмэн эрдэн хомстолгүй орон бүхнээ мөнхөд бууснаар сансны эрхэнд хурж ундаасны эмнэлгийг арилгах болдгой хэмээн гэвшэ доктор Бурханчил амтан айлсныг эргэн санахын учир энэ сайхан ерөөл тэгш дүүрэн биелсээр л байна. Зураг зурж, ном бичиж, сүм суврага бүтээж, эрдмийн шавнартан өвлүүлж, илтгэл тавьж, тус дэм аврал айлтгаж, сүсгтэн олон шавнарынхаа төлөө ном сургаалan айлсаар байсан түүнд өөртөө зориулах ховхон хорм дутмаг байсан болоо да. Зан аран шин их гойтой дотор талд нэг юучгүй болтлоо цав цагаан байгаа юм шиг байгаа тийм байдал илэрдэг тэр тачхинтл инээгээд нэг сайхан дүр зураг нь одоо ингээд сэтгэл тоногчд үлдэж дээ. Багш маань зүгээр л бурхан урлаа суудаг хүн биш маш олон талын авьяастай хүн байжээ гэж би одоо боддог. Уран бүтээл зориулаа шүлэг энэ төр бичгээд бол ерөөсөө хүний сэтгэлд нэг тэгэхээр нэг Монгол яруу найрагч гэдэг юм уу тийм хүний сэтгэлийг нөлөөлдөг нэг хоромж үзэл төрүүлэх тэр нэг энэд ингээд нэг хангалаад ингээд өөртөхгүй санагддаг гэсэн. Тэгээ маш сайхан одоо туйл хайлдаг хүн байсан. 3-4 хурууз зан дэвтэртэй. Тэр дэвтэр нь өөр арамаа бичижсэн. Их гүрнэ домог гэдэг нэртэй. Олон хүнд үзүүлээгүй л дээ. Тэгээ тэрийг ягонгоо сонсоод эн чин туйл байж тээ гэдэг гэсэн. Толгой холбол их л яруул да. Таны заасанги тэг хэмжээ бүгдээр өөрөө зохиосон хоёроор төвтөрнийг байна. Тэр дотор бүгдээр тодорхой байна. Сора яаж бүтэв, бүхэн яаж зороо, бүхэн яаж бүтэв тэр бүгдээр. Тэднэр одоо тэр үе өндөргээ янан бензарги яаж бүтээсэн. Тэр яа одоо 21 зуун тогэрдэ. Я тэр шиг хийж чадаадаг. Тэр бүгдээр тэр ламэ ач тоснээс бүтээсэн байна гэдэг би танд боддог. 80-аад оны сүүл 90-ад оны ихэнх үе бол Монголд сүсэг бишрлэн эргэж сэргээх 30-аад онд өгөгдсөн мянгаад сум хэд тэгээ хэлмэгдсэн олон мянган лам нарын тэр хэлмэгдлийн сэвийг одоо хүмүүсийн сэтгэлээс ариусгах хэлмэгдсэн соёлыг шин цаг үед сэргэн засах яг ийм хөдөлгөөний үед бол бүр ботлам яг одоо бурхан урлаар мэрэгжиж ирсэн нь бол яг цагаалсан цаанаасаа одоо зохиотсон юм шиг ийм одоо үйл явдал байсан. Одоо өөрийнхөө байгуулсан урлах ухааны сургуульдаа тэр
одоо шав сургалтын одоо уламжлалаар сургаад төгсгөж. Энэ нь бол 190 оноос хойш сэргсэн шашинд бол ихээхэн том үүрэг хариуцлагыг хүлээж бүтээн байгуулдаг гэсэн. Бурхны шашны урлагийг сэргээх талдаа бол нэгдүгээр зэрэгт явсан хүн. Энэ одоо хийж бүтээсэн зүйл бол ганцхан бидний үе биш. Хэдэн 10 үеэр цааш нь Монгол уламжлагдаж Монголын энэ одоо шашны урлаг ялангуяа энд бол хэрэг тусаад үлдээлээдээ өндөр гэгэний соён гээрүүлэх тэр урлагын ухааныг одоо хөгжүүлсэн. Тэрний одоо үргэлжлэл 19-р зууны говь нутагт Данзан арав жагуудагт хамрын хийд галвын одоо 3 хийд тэргүүднийг бүтээн байгуулсантай адилхан ийм одоо бүтээн байгуулалтыг буддийн шашин соёлын хүрээнд бий болгосон явдал нь бол энэ бидний аж төрж байгаа энэ цаг үед Бүр Батлам Өндөргэнтэй адилхан Данзан арав жагуудагтай адилхан ийм их одоо үеийг ганц хүн бүтээн хийж чадсан. Ивэл одоо хожим бол энэ хүмүүстэй энэ зэрэгцэж яригдах ийм гайхамшигтай тойруулж гэж ингэж боддог. Шашны лам хуургуудын дотор одоо тэргүүнийдэлж яваа ийм бүтээгч хүн байсан даа л гэж одоо залбирч байдаг да. Үгний сайхныг хэлж чаддаг, үүлийн сайхныг бүтээж чаддаг, амьдралын сайнаар амьдарч чаддаг тийм сайхан хүмүүн байсан байна. Бармааргүй их ажлыг бол их энэ богино хугацаанд их амжуулсан хүн байгаа. Монгол оронд шинэ үеийн Бурхны шашныг зөөр өгжүүлэх гэж маш их хичээсэн гэж боддог. Ерөөсийн одоо гайхамшигтай зүйлүүдийг цуглуулж авчулсан дээ. Яг л тэр мэрэгжилдээ зогссон амьдралаар амьдарсан. Багш маань бол ер нь бол Бурхнаас яасан тийм би бол энэ баг богд хүн л гэж ойлгодог. Одоо алдан сайхан хүмүүсийг гэгэрэл төдлөөсэй гэж хүсэж байна. Энэ хүн нэг байсан биеийг нэлээд хэдэн олгож одоо олон урлаачдыг төрүүлсэн. Бид ч гэсэн мөн энэ үйл хэргийг цааш нь өргөжлүүлж одоо нэжгээд байгаа амийг бүр нэжгээд болохын тулд одоо цаашдаа хичээж ажиллах байх та. Өнөө цагт төрсөн өндөр гэгэн л гэж би хэлэх юм байна да. Судлаад ч барахааргүй ийм өвийг үлдээж болдог юм бэ гэдэг л үнэхээр гайхалтай. Залуухан тал төгслөө хайрын лам маань юм да тэгээд. Шашны урлаг ухаан гэдэг маань бол амьд урлаг юм. Амьд урлагтаа энэ маань бол хүмүүн бидний байнгын харьцаанд оршиж байдаг. Хүнийг дотроос нь гэгэрүүлж, сурган таниулж, шүтэн бишрүүлж, тэр битгээд ич хийдэг юмээр үйлчлэгийг хүртэл хувь хүнд үзүүлж байдаг. Ийм их нарийн нандин амьд одоо чанартай урлаг учраас үүнийг бид нар нэлээ их гүн гүнзгий мэдрэх юм бол түүний үр шимийг нь мөн үзэх болно. Их Монголын Бурхны шашны соёлын томоохон зүтгэлтэн ард олноос Бурхан ч лам алдрыг хүртсэн Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн доктор Гэвш Ганхүүгийн Бүр Батламтан гэж ийм л эгэлгүй нэгэн байсан. Монгол түмний 2000 гаруй жилийн түүхтээ бидний өвөг дээдсийн хүнлэн дээдэлж хүлээн зөвшөөрсөн ариун их нандин өв соёлыг хойч үедэн өвлөн залгуулж Монголыг Монгол орн байлгах соёлын баталгааг буйуулахын тухайд хичээн зүтгэж үлгэрлэн үзүүлсэн түүний номын цагаан үйлс урлагын гэгэн өвдөс бүтээх үеийн хүчрхэг авьяас бэлгийн тухай өгүүлэхэд ийм буюу хорвоо ертөнцийн мөн чанар хүмүүний амьдралын утга учирыг танин барьж Тэнгэр бурхан хүн зон байгаль дэлхий сав шим ертөнцийн хосгүй сайхныг гэгэнийг толдон болгоож түүнийг яруу тунгалаг хийгээд сүрлэг хүчрхэг дуулал болгон ажилласан мөнхийн бүтээлүүд нь гайхамшиг гэж чухам юу болохыг мэдрүүлж өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн урсгалд бүтээл тойрвол буян заяа алдар хүндэн их цагийг туулан мөнхөжнө. Бурхан ч ламтны шавнар ар гэрийнхэн Монголын Бурхны шашиндны урлагын ухааны соён зоёдын төвийн хамт олноос ачид багшаан
Бурхан ч ламтнаан дурсан санагалзаж мэхийн хүндэтгэж сэтгэлийнхэн аяnsаг бүхэнд мөнхлөн хадгалсаар сайхан сэтгэлийн ширхэг нийцүүлэн саатай турганы хээ тааруулан өргөл болгон энэ хүнэтрүүлгийг хөргөлөн бүтээлглээ. Гэгээрч эгээрхийн нандин хорвоод хүн зоныхоо сэтгэлийн амгаланд бурхан ч ламтан дүрээрэн заларч гэгээн гэрэлт агшин бүхнэн хөрс шорон дээрээ сударлан үлдээж гэмзэмгүй ард олныхон итгэж хайрсан сэтгэлийг шүн шиг юундаан тэгээд оюун санааныхаа ариун санд 18 хурайлан үлдээсэн.